Засгийн газрын 2017 оны 12 сарын элэг бүтэн хөтөлбөрийн үндэсний хөтөлбөрийн дагуу бид энэ хурлыг тохиолон бас зохион байгуулж байгаа. Хурал нь болохоор эмгэг судлаач 5 орны эрдэмтэн профессорууд оролцож элэгний онцлогооны чадамжийг сайжруулах дээр үндэслэн бид ажиллаж байна. За тэгээд эмгэг судлалын онцлогоог бол БЦ вирусын үндсэн онцлогоо бол хийгдээд эмчилгээ нь явагдаж байгаа. Дараагийн асуудал нь болохоор эд эсийн шинжилгээний онцлогооны асуудал байд юм а. Тэгэхээр БЦ вирусээс гадна элэгний ямар эмгэг байгаа вэ? Архины гаралтай эсвэл өөр гаралыг тодорхойлох шалтгааныг үүсгэгчийг бид бас мэдэх шаардлагатай байдаг учраас элэгний хатуурал, элэгний хавдрын онцлогоо бол маш чухал байгаа. Тэгэхээр энэ эд эсийн шинжилгээний сүүлийн үеийн технологи болон шинэ гарч байгаа урвалж бодисуудыг ямар хэмжээнд дэлхийн төвшөнд ямар онцлогоо хийгдэж байгааг үндсэндээ бид энэ хурлаар хэлэлцүүлж байгаамаа. Энэ хурал дээр бол Японы, Солонгосын, Германы, Оросын, Монголын эрдэмтэд оролцож байгаагаараа онцлог байгаа. Тэгэхээр цаашдын бид эрдэм шинжилгээ засгийн газрын тогтоолын дагуу 3 дахь зорилт болж байгаа эрдэм шинжилгээний цаашдын тавих асуудлууд тэрийгэ бид шийдвэрлэх зорилготойгоор бас энэ хурлыг зохион байгуулж байгаамаа.